За сайн байцгаана уу манай Шороо махбодтой үхэр охин материал ордныхны маань 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 12-ны хүртэлх 7 хоногийн ерөнхий төлөв гэсэн урьдчилга эхэлж байна. За манай Шороо махбодтой улсууд энэ хугацаанд маш азтай одтой байх нэ мөн хөдөлмөрийнхэн үр шимийг хүртэх нэ гэж харагдаж байна. За ялангуяа 8 дугаар сард эхэлсэн ажил төрөл гатсан барьсан байсан бол энэ сард урагшлах хөдлөх юм магадлалтай байж байна. За мөн энэ дээр ялангуяа хөрөнгө оруулалт гаднаас юм уу ерөнхийдөө эхэлсэн ажил төрөлдөө хөрөнгө оруулалт хүлээж байгаа мөнгөн дээр гатсан эсвэл банкны асуудал дээр гатсан банкны зээл хүлээж байгаа юм уу сайн мэдээтэй байна гэж ойлгоорой. За мөн гаднаас хөрөнгө оруулалт хүлээж байгаа улсууд бол мөнгө төгрөг хүлээж авах нэ гэж харагдаж байна. За мөн энэ дээр харагдаж байгаа юм гэхээр зэрэг манай зарим Шороо махбодтой улсууд энэ мөнгө төгрөг орж ирснээр орон байраа солих, сайжруулах, эсвэл шинэ байранд орох, эсвэл байраа солих ч юм уу шилжилт хөдөлгөөн харагдаж байна. За мөн энэ хугацаанд таныг Азийн тэнгэр ивэж байх нь байна шүү. За мөн шинэ байшин хэлсэн. За энд гэр бүлийн асуудал бол шийдэгдэж нэгтэйшээ болох нэ гэсэн ийм. Тэгэхээр зэрэг гэр бүлийн асуудал байсан тийм ээ. Нөгөө болвол нэгтэйшин шийдэж шинэ орон гэртэй болсон иймэрхүү орон гэрний асуудал гэр бүлийн асуудал байсан харагдаж байна. Энэ нь нэгтэйшээ болно гэж ойлгож байна тийм ээ. За өшөөнийг бас харж байгаа юм гэхээр зэрэг ямар нэг түрүүн хэлсэн би банк санхүү жишээлх юм бол байр авах гээд зээл хүлээж байгаа мэдээ хүлээж байгаа улсууд бол гэрээ хэлэлцээр бүтэж байр савтаа болсон эсвэл гэрээ хэлэлцээр бүтэж мөнгө төгрөг авсан ийм байдал харагдаж байна. За ямар ч байсан хөрөнгө оруулалт хүлээж байгаа улсууд мөнгө хүлээж авах нэ гэж ойлгоорой. Мөн энэ дээр харагдаж байгаа нэг юм манай Шороо махбодтой улсууд бол ер нь их ажилсан хөдөлмөрлсөн харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт хөдөлмөрийнхэн үр шимийг хүртэх нэ гэж харагдаж байна. За мөн энэ дээр хамтарсан бизнес эхлүүлсэн юм харагдаж байна. За ийм мэдээтэй юм байна. За тэгээ түрүүн хэлсэн тийм ээ Азийн тэнгэр ивэж байгаа учраас хөдөлгөөнд ороход их зүгээр юм байна шүү тийм ээ. За энэ дээр бас ялангуяа дэлгэцний арцууд эсвэл ямар нэг байдлаар ажил нь олны нүдэнд байдаг тийм ээ. Ийм хүмүүс бас өөрийнхөө ур чадварыг үнэлүүлэх эсвэл нэр хүндийг олох тийм ээ. Юу гэдгийг хийсэн зүйл нь олонд танигдах гэдэг юм уу тий. За иймэрхүү зүйлс бас харагдаж байна шүү. За энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр нэлийн асуудалтай. За яг асуудалтай юу байх вэ? Энэ дээр найз залуу найз бүсгүйгээс зарим нэг нь энэ дээр two of cups байгаа учраас би заяаных нь хань болов гэж харж байна. Тэгтэл энд басан картнууд бол яарахын хэрэггүй гэсэн юм байж байгаа шүү. Яагаад гэх юм бол та мэдээлэл дутуу байна тийм ээ. Энэ хүний талаар мэдээлэл сайн цуглуулнаа. За мөн таны харж байгаа энэ дээр хэлсэн байл энэ картыг ярих гэж байна. Таны харж байгаа red flag-нууд тийм ээ. Ирээдүйд та юу гэдгийг тэрнийг игнор тий нэг нүдээ энэ өнгөрөөгөөд байх юм бол таныг хэсэг хугацааны дараа биелэлээ хонт юу гэсэн байж байгаа л та бүр. Тэгэхээр зэрэг хэсэг хугацааны дараа юу гэдгийг амьдраад ирэхээр ирээдүйд ч гэдэг юм уу биелэлээ олж таныг зовох нь магадлалтай гэсэн байх шүү.
За мөн энэ дээр өшөөнийг юм одоо та энэ хүнийг бие биенээ сайн мэдээ, friendship дээрээ сайн ажиллаа гэсэн байна. Тэгэхээр зэрэг яагаад гэвэл энэ хүн одоо магадгүй одоо би эмэгтэй хүн сонирхдаг юм уу, эрэгтэй хүн сонирхдаг юм уу, аль бас нэг сайн одоо өөрийнхөө одоо sexuality-г одоо сайн тодорхойлж чадаагүй хүн байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо харагдаж байгаа юм одоо red flag-нуудыг одоо шалгаж үзэх тийм ээ. Сайн өшөө сайн мэдээлэл цуглуулах нь чухал юм аа гэсэн ийм мессеж байж шүү. За манай синглчүүд бол одоо энэ дээр одоо release X гэсэн л байна. Тэгэхээр зэрэг одоо ямар нэг байдлаар одоо болохгүй бүтэхгүй байгаа бол одоо явуулаа шинэ хаалгууд нэг хэрэгтэй байна гэж байна. За энэ дээр одоо таны одоо ямар нэг addiction одоо эсвэл ямар нэг behave те одоо зан чанар одоо таны энэ хайр сэтгэлийн асуудалд нөлөөлж байдаг юм байна шүү. Жишээлх юм бол одоо их уух дуртай ч юм уу. Эсвэл одоо их тамхи татдаг, эсвэл их ажилдаг тийм ээ. Аль эсвэл одоо хит энэ дээр одоо шүүмжлэгч ч юм уу. Зэн ийм зүйлсүүд одоо хажууд хаврах хүмүүс чинь нөлөөлж эсвэл одоо таны хайр сэтгэлийн амьдралд эсвэл таны одоо хүнийг үргээх ч гэдэг юм уу, одоо таны одоо сэтгэл нийцэхгүй байх ч гэдэг юм уу, ийм асуудалд их нөлөө үзүүлдэг юм байна. Энэ дээр одоо бас сайхан дүн шинжилгээ хийж одоо өөрийгөө засаарай гэсэн ийм мессежнүүд байж байна. За ингээд та бүхэнд одоо 7 хоногийнх нь ажил үйлсэнд амжилт хүсье. Та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний Facebook page болох Монгол Стар тайртаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа, баяртай.